1190 он. Шөнийн харанхуйг зүсэх эдгээр зулнууд аврал уу? Эсвэл үхлийн занг юу? Энэ талд энгүүдийн эзнийг барьсан. Түүнээс удсангүй бас нэг хоног өнгөрч. Цагаан нохой жил боллоо. Тэр жилийн хавар Хрэдийн жамууха Бет улсын баруун хойд дөрших энгүүдийн эзэн уран зангууг өдөөсөр Бет улсаас уруулахад хүргэв. Уран зангуугийн уг нэр нь зангуу гэдэг. Түүний санаа уран гар нарийн тул олноороо цөм түүнийг уран зангуу гэж дууд. Уран зангуу бол маш шулуун шудраг намун дүлгэн хүмүүн билээ. Харин түүний доорх зүүн гарын жанжин хар бэрх, баруун гарын жанжин шаргал бардан хоёр бол санаа их зам бардан байж. Энгүүд уг нь 3 торгуудтай шударгаараа Бет улсад албарсаар ирсэн билээ. Гэтэл урд жил Бет улс 8 ба зөрчдийг дарсан жижигжилжийн аймагта ураг барьсан 3 удаагийн хэрэгтэд цөм хар бэрх шаргал барданаар итгэл хүсэрдүүлж элч зэрэг илгээсэн. Үнийг жамуух сөвчлэн сонсоод урд зүүн өмнө Жарууд улсын Ванцог хаанд довтлон очиж. Бет улс танаа улсыг довтлон ирж байлдан авсгаа гэж буй. Чадхул өгтөн очиж манай улстай нийлж Бет улсыг мөхөөсгөө. Ядахтаа чи зэрэг авч. Үлэм мөрнийг гэтэлж өөрийн улсын хязгаарын гадна олгоо ууланд авлагч болон Бет улсын эрх зэргийг тол гэж хатхан хэлж зөвлөн тогтов. Тэндээс энгүүдэд эрх замд өөрийн зэргийг Ванцог хааны хүмүүн болон Бет улсад олгоо ууланд тулж байлдах бичиг бариулан илгээлээ. Өөрөө уран зангууг өдөөхөр ирсэнд хар бэрх шаргал бардангийн сэтгэлд явцав нийцв. Даруй өгтөн оруулж хоромлон уулзаж байтал жамуухын арга хэрэгэлсэн Бет улсын элч ял осоохоор ирэв. Жамууха уран зангууд учирч одоо хэрхийг зөвлөвл зангуу. Бет улсын эзэн өчүүхэн онцлыг лав хэлтрүүл. Миний санаагаар бол би биеэр ял хүлээхэр очвол лав хിവэр амар асууж айж төрж болно гэсэнд бүрээдийн өрсүмээс энэ бол жухам урд удааны арга мөн гэв. Хар бэрх шаргал бардан хуйвал хэрэг нэгэнтээ энэ хэрд хүрсэн тул Бет улсын элчийг алаад цэрэг авч толбол дээр гэлээ. Жамууха зочны асуудлаас таны энэ цөм болохгүй. Ирж очин ял хүлээх нь гараа хүлж өгөхийг хүлээх хэрэг. Бет улсын элчийг алах нь нэн тэргүүнээр цэрэг илгээхийн шалтгаан гэдэг. Танай 10 аймаг 31 нутагт нийт хэдий чинээхэн цэрэг буй гэж асуулаа. Хар бэрх шаргал бардан цугаараа нийтийг нийлүүлбэл 3 төм шахна гэлээ. Жамуух Бет улсын нэртэй жанжин 20 шахам шалгарсан шилдэг цэрэг 6 төм илүү буй. Танаа цэрэг түүний хагасч хүрэхгүй бөгөөд хэрхэн түүнтэй эсэргүүцэлдэж болно гэж аюулган эцэстэн. Одоо танаа улс их баг хөгшин ядуулгыг цөм гаргаад ирэх биш хатан хүчтэй 4 төм цэрэг шалгаж олоод цэнийн талд нүүн очиж хэрэм хүрээг өндөр босгож гуунуулыг гүмөрөөд Бет улсын эрхийг хүлээ. Би Хрэдийн Шимон ялгуугаас 2 төмөн цэрэг зээлж Бет улс танд халдахаар ирвэл бид довтлон ирж туссугаа. Сонсгол зүүн Жарууд улсын Ванцог хаанч Бет улсын хязгаарыг халдах чимээ буй.
гэсэндэ уран зангуу аргагүй үг даглаа. Жамууха явхаас өмнө бас Бэд улсын цэргийн хөдлөх өдрийг олмогц манай хоёр төмөн цэрэг магад 3 өдрийн дотор мордож танаа туслахаар ирнэ. Өдөр болбол шарлууд далбаагаар тэмдэг болгож танд тугай. Шөнө болбол тэмээний толгойд цагаан цулуу уйхаар танихтун гэлээ. Үүнд бүрээдийн нутаг дах өрсөм гэрийн олно авч байгаль тэнгисийн зүг зайлж очив. Төдий уран зангуу 10 аймгийн 31 нутаг улсыг шалгаж, чирэг цэрэг 3 төм олж, цэнийн талд нүүж бэхлэн сууж хүлээснийг өгүүлэх юм. Бэд улсын Жонон Мухлагийнт Жарууд улсын Ванцог хааны хязгаарыг халдан байлдах бичиг хурж ирсэнд цэрэг аван олгоо ууланд сэргийлэхэр мордов. Ингэтэл ингүүдийн байлдах бичиг бас хурж ирсэн Тэмүүжин ингүүдийн уран зангуу гэж маш номхон шудраг хижээнгүй болгоомжтой хүн билээ. Энэ байлдах бичиг ирсэн нь их сэжиглэлтэй. Ингэж эрсэн элчигээ дуудан оруулж, учрыг асуувал тэр элчих харин нэгэн ам хэлгүй хүн байлаа. Тэмүүжин нин сэжиглэж, оюу цэцнийг дуудан ам хүмүүн элчин ирэх ёсгүй, далдууч ирвэ. Аргаар явж ам алдвал альва нуу царгийг мэдэж болно гэж захилаа. Оюу цэцэн захааг хүлэн авч, ингүүдийн элчийг шавн хөгжмийн өргөөний хажууд арх уулган суулгаж. Манай улс элчийг үл завaan чи согттол ууж маргааш харьдугай гэлээ. Тэр элч их л ууж ухаан балартал согтож шөнө олон хөгжимж нарж архидж дуулцахад санаан дугуугаар соо найд гэж дагаж дууллаа. Хагас цаг болсны дараа оюу цэцэн эхлэнэ. Ам хүмүүн чинь арх уул им орох юм биз гэж түүнийг бариулахад тэр сая санагалзсан гараар амаа бүглөв. Оюу цэцэн түүнийг зэлмэд хүргэж тушаасанд зэлм үннийг сэлбэл түлхэж гарган огтчиж алгав. Тэр элч их л аюун найс цааш илгээсэн хоёр элч цөмөр жамуухын хуурмаг элч болгова. Жаруудын Ванцог хааны элчиж мөн жамуухын элч болохыг нэг нүгөө бүрэн тоочон өчлөө. Маргааш өглөө зэлм эзэндээ мэдүүлж, тэр элчидээ чи нэгэнт үннээ хэлсэн тул амийг чинь хэлтрүүлье. Чи эргэж хайсны дараа сайн хичээ амалцнаас сэрэгдвэл лав алагдана гэж сургаж илгээлээ. Тэмүүжин төдий хэрээдийн цэрэг мөн хөдлөхийг мэдэж, нэгэнтэйгээр Жонон Мухлан хоноос тэрхүү мэдээг довтлон илгээж цэрэг эргэж хэрээдийн цэргийг тулгээд нөгөөдөөр бэлэн байхаа жанжин цэргийг хоёр ангид дэгшилж, торгон шар боорж хуйлаар улсыг сахиулж, өөрийн нэгэн хагасыг авч, ингүүдийг хэрээдийн нийлхээс өмнө хурж эвсвэ гэж мордов. Үүнийг өгүүлэхгүй төр зогсож, хэрээдийн хэлэх нь жамуу хэрээдтэй буцаж ялгууд золгон, жарууд ба ингүүдийг цөм Бэд улсад дайсан болгож чадсанаа тоочж. Одоо ингүүд хэрвээ Бэд улсыг эвдэж чадвал бид даруй хавсран орж Бэд улсыг мөхөөгөөд нийтийг эзэсвэ. Хэрвээ ингүүд иргэдвэл бид завсрын ашгийг олзож буцъя гэлээ. Шинэ гүн ялгуу их л баярлаж эцгээс далдуур 2 төм 5,000 зэрэг авч 8-ыг сэргийлнэ гэж шалтгаан зан ингүүдийн зүг зорив. Тэндээс алгаа ууланд мордсон Жонон Мухлаа замын зуур мэдээ олж улстай буцаж ирээд Тэмүүжний дагуулж аваадсан нь цөм бага жанжин нар тул сэтгэл амар үгүй болж яаран бэлгүүдээ хасар буурал чулуун дөрвөлд 4,000 зэрэг өгч эзнийг хижэн хамгаад гэж нэгүүлэн илгээв. Жиж, ширий удаг, хар хэрв, чандган,
Ходом бихи дөрвөлийг шууд Хирээдийн хулгай цэргийг мушгиж буцах замд нь бүтэн түүний цэрэг дарагдвал буцвал хойноос нэхэн орж ачаа хүсгийг булааж ав гэж явуулав. Өөрийн бие зэлэм зэв чөмөргөн урц байр дөрвөн жанжныг авч их цэргийг дагуулan урд Хирээдийг хэлбээд хойно ингүүдийг эвдэн гэж тогтож гадаадад ингүүдэд мордно гэж алдаршуулан цуу тараан симээр Хирээдийн замыг тусаж цагаан орхиул хэмээх уулын завд хурж буудлаа. Тэмүүжний цэрэг ингүүдийн захад хүрвэл ингүүдийн урвсан нь үнэн бөгөөд хошууч тогтонго сүбэдэ нар хэд хэдэн удаа хүрээгээ даран байлдаад тэдний битүү нүхэнд гиндэн эвдэж чадахгүй байтал бэлгүүдээ хасар нарын туслах цэрэг хурж ирэв. Их цэргийг нэг өдөр амруулмагц дэд өдөр зэнийн талын ингүүдийн хүрээг хааж үзхүүл уран зангуу үнэхээр урнаа гаргаж цэргийн хүрээ буусна нь эвүүр давхар бат бэх үнэхээр халдш үгүй 18 хаалга 12 товт харуул толгой сүүл залгалдан хамгаалжээ. Ямар зэргийн хот балгасаас ч бат бэх Бэд улсын цэрэг 10 өдөр байлдавч ойр халдан хавьдан чадахчгүй байлаа. Уран зангуу хагасар хаагдж хөл дэвсэн гашуудж байн гарч дагна гэхэд хар бэрх шаргал бардан хуйвал өхөн хориглож Хирээдийн зэргийг нүднээс цус гартал харахвч эрх үгүйд зохилдож байлаа. Тэгж байтал шөнийн нэг жингийн цагт гинт зүүн өмнөд идэхээс хар бэрх шаргал бардан цэрэг 8 хувааж 8 хаалгаар алан гарч Хирээдийн цэргийг угтан оруулахар бэлтгэлээ. Төдий уран зангуугаар хүрээгээс хүүлж Хирээдийн цэргийн ойр хурж ирэхийг хүлээхэд хүрээг хаасан Бэд улсын цэрэг гасалж Хирээдийн цэргийг очиж туллаа. Ингүүдийн цэрэг яран хингэрэгдэлдэн 8 хаалгаар хамтар байлдан гарч тэмдэг гал өргөн алан орсонд Бэд улсын цэрэг тулан чадах үгүй болж хоёр тийш утралтав. Энэ замд Хирээдийн цэрэг нисэх мэт зохин ингүүдийн цэрэгтэй нийлсэнд ингүүдийн цэрэг урвж 8 хаалганы мөрийн сари замаар Хирээдийн цэргийг өдөрдөн цэргийн хүрээнд оруулж ирлээ. Бэд улсын бударсан цэрэг Хирээдийн цэргийн сүүлийг дагаж ингүүдийн цэргийн хүрээнд дүүртэл орсонд ингүүдийн эзэн дүшмэл их л аюуж сая хаалга хаасгаа гэтэл буундуу гинт гарч Хирээдийн цэрэг цугаар гар хөдлөн ингүүдийн цэргийг алан үүсгэж уран зангууг амьдар барив. Энэ юуны Хирээдийн цэрэг аж үзвээс Монгол оргил ууланд бүгж Хирээдийн туслах цэргийг зочимдтойгоор тосон байлдаж их л дараад тэмдэг туг хёр ба цагаан зулд тэмээг цөм булан авч ингүүдийг гиндүүлэн хүрээнд орсон гэжээ. Монгол ингүүдийн хүрээнд ормогдсон өөрийн улсын туг хярыг босгуулж дотроос гадагш алан үүсгэсэнд хар бэрх шаргал барднаар сая Бэд улсын арга дунснаа мэдж сүс хэмхрэн 8 хаалгаар дутангарлаа. Бэд улсын 10 бяцхан жанжин хааж байлдаад дүгрэлтэн авсанд ингүүдийн цэрэг хар уур цөм дайсанд хаагдж дотор гаднаас харуухх нь борон орох мэт тул хүрээний гадуур тойрон самран гүйлцэж өөрийн угсан битүү нүхэнд унлаа. Ингүүдийн цэрэг зүүн өмнө зүг шуудлан байлдаж их хагас шуудлан гарч хоёр газар явсангүй цэнийн талын их гуугаас тогтонг сүбэдэ хоёрын цэрэг цугаар гарч дүгрэлдэн хаатал 10 баг жанжин нарын цэрэг бас нэхэн ирж хоёр давхар хааж авлаа. Мохлоо биеэр уран зангууг барин байж зам өдөрдөн Тэмүүжнийг угтан ингүүдийн хүрээнд оруулаад
өөрийн нэгэн анги цэрэг авч ингүүдийн цэргийг 3 давхар хааж байлдав. Ингүүдийн баруун гарын жанжин шаргал бардан тогтонго баатрын дэм элдийн дор өгөв. Зүүн гарын жанжин хар бэрх олон цэргийг авч шалмгаалan байлдаж шувталж гар сугаа гэсээр биед хэд хэдэн сум хадав. Тэр зэрэг дотор зам мэрэн байлцаар Сүбэдэ Баатарт халз учраад их л аюуж хэдэнтэй байлдаж зайран буруу сугаа гэтэл Сүбэдэ Баатар нэгэн дамдан зүүн гараар жадыг зайлуулан шунган орж ирээд баруун гараа нэгэнт хурайлмагц хар бэрхийг шүүрэн авч газар таягдан хөлөөлж амьд барив. Хоёр жанжны тугансанд ингүүдийн зэрэг итгэх газар үгүй болж их л самууран хашгиралдана. Монголын олон цэрэгтэй хоёрыг зэвсгээ орхиж дагагсдын нийтийн амийг цөмхөлтрүүл эс дагагсад бүхнийг бартал хядан арилга гэж зарлсанд ингүүдийн цэрэг хараахан ам гарах арга үгүй байсан тул үүнийг сонсож их л баярлан хяар далбаага цөмөрхөж хоёрыг зэвсгээ таягдан дагав. Үүнд Монголын харан зөвхүүлэн 3 анги цэргээр 31 нутгийн цэргийг хураан салгаж захируулв. Дараа өдөр Монгол уран зангуугаас олон цэргийн тоо дансыг байцан авч Тэмүүжний өмнө хүлж авчин сүгдгүү. Тогтонго Баатар шаргал бардангийн толгойг өргөв. Сүбэдэ Баатар хар бэрхийг амьд авч ирэв. Тэмүүжин уран зангуугаас би хоёр үе дайсантай тулж нэг удаа ураг холбогдол чиний нутгийг хол гэж нэгэхэн удааж зараа өгөөгүй байтал чи юунд зөв зүгээр байсаар энэ мэд хол дүлийн давшиж энэ мэд самууныг үүсгэсэн буй гэсэндэ уран зангуу өөхлөн байж жамуухад мэхлэгдснээ наривчлан хэллээ. Тэмүүжин жамууха хуурмаг хэлж илгээж таныг зочон аюулгасан боловч чи мөн хариу илж илгээж мэдүүлбэл зохих үгүй юу? Ингээд хажуугаас хар бэрх шархан маш хүнд байдал нүдэ цайвалзж байгаад өндөр дуугаар манай эзэн угаас урвах сэтгэл үгүй. Цөм бидний үүсгэсэн хэрэг одоо түрэг намайг албал барав гэж дэвгцэн. Тэмүүжин түүнийг сайн эр мөнийг үзээд оруулж авсгаа гэж Монголын санааг асуувал Монголаа би мөн хайрлна. Гагц түүний шарах маш хүнд би аваачиж оролдож үдсүгэ гэв. 2 өдөр сувлан шарахыг сайн болгон ис чадаад уран зангуугийн ялыг түүнд тохож хар бэрхийг дамнан гаргаж цаазлан толгойг шар бардангийн толгойтой хамт өлгүүлв. Төдий ингүүдийн олныг догтон амаржуулж уран зангуугийн амийг хэлтрүүлэн дагуулж дээр нь уран гацхийг тушаан дагуулв. Тэндээс цэрэг дийлсэн баярын ёсоор бялар биш гүрүүлэн саралжин хингэрэгдэлцээр буцаж сая улсын захад хүртэл Хэрээдийн цэргийг дарж дийлсэн ширээ худаг хар хэрв чандган сэцэн ходоон бих 4 жанжин угтан ирж золглоо. Хэрээдийн цэргийг хэрхэн дарв гэвэл жамууха гүн ялгуутай 2 төм 5,000 цэрэг авч хэдэн өдөр яваад Бэт улсын өмнөр хулган өнгөрч сая цагаан оргил ууланд буудлаа. Шөнийн 3 жингийн үе болоход Монголын бүгсэн цэрэг ингүүдийн дарагдсан цэрэг гэж хуурмаглан хашгирч бид Хэрээдийн аргад унаж улс эвдэрч орших газар үгүй үйлбэрэн мохож явна гэж Хэрээдийн цэргийн хүрээг гал талбан эвдэж оров. Хэрээдийн цэрэг санаанд үгүй байсан тул их л самууран хүрээг орхиж байлдал үгүй боллоо. Монгол 20 газар нэгж нэгэн зэрэг их л дарж Хэрээдийн туг хяар ба тэмдэг зулд тэмээ өргөө майхныг бүрнээр булан авч ингүүдийг гиндүүлжээ. Тэндээс ялгуунаараа дутаан 50 газар гарч даруйтай манханд хүрч тогоо тулгаа тулж сая цай чандал ургасны дотроос
Ширээ худаг нарын цэрэг зохон гарч бие мөн энгүүдийн салбарсан цэрэг гэж хааж Хирэдийг бэд улстай сэмээр нэгдэж манийг гиндүүлв гэж хааж байлцсанд Жамууха ялгуу хуйвал сөс хэмхэн буруулав. Тэгээд ширээ худаг нараа Хирэдийн хулгай цэрэгийг эхэл дарж бөө бүхийг олзлоод Тэмүүжний хүлээн өгдсөн гэжээ.